Сайн байцгаана уу? TED Talk булангийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаад би та бүхэндээ сэтгэл зүйн ухааны доктор, Праг хотод байрлах Нью-Йоркийн их сургуулийн профессор, зохиолч Беттани Басрын хүчил чийхээ зогсоогоод бага хүчээр ихийг бүтээн нэртэй богино илтгэлийг орчуулан хүрэхээр бэлдээд байна. Беттани бага сургуульд байхаасаа их сургуулаа төгслөө хамгийн шилдэг оюутан байсан бөгөөд бүх академик шагналууд, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн эзнэр тодорч байжээ. Тэрээр их сургуулаа төгсөөд дэлхийн хамгийн шилдэг судалгааны төв болох Харвардын анагаахын их сургуульд судлаачаар ажиллаж эхэлсэн байна. Түүний гадна талаас нь харах юм бол маш амжилттай 20 гаруйхан настай мөртлөө дэлхийн хамгийн шилдэг судалгааны төвд ажилдаг гэд эргэн тойрны найз нөхөд, гэр бүл, хүмүүс түүнээр бахархдаг байсан. Гэвч тэр дотооддоо маш их зөрчилтэй, өөрийгөө үргэлж хамалдаг, аливаа зүйлийг төгс хийхийн тулд хэтрүүлэн олон цагаараа ажилласаар агаад өөрийгөө маш их стресст оруулж лтэй. Энэхүү сэтгэл зүйн өвчнөө ангаахын тулд 6 жилийн турш бясалгал, йог, гэх мэт эмчилгээний аргуудыг хэрэгэлсэн байна. Беттани өөрийгөө амжилтанд онцсон хүн юм байна гэдгийг ойлгосон. Өөрөөр хэлэх юм бол альва нэг үр дүнд хүрэхийн тулд өөрийгөө хэтрүүлэн ачаалдаг, маш олон цагаар сууж ажилдаг, үүнээсээ болж стресстэй. Ингээд хэсэг хугацаанд амарсан ч гэсэндээ дараа нь эргээд л нөгөө нэг хүнд ажиллаа хийж өөрийгөө зовоодог байдал үргэлжилсээр л байсан байна. Тэгэхээр зарим хүмүүсийн хувьд энэ нь маш танил санагдчихж магадгүй. Өөрөөр хэлэх юм бол альва нэг ажлыг хийхдээ өөрийгөө маш их стресстүүлж, маш олон цагаар сууж ажилладаг. Хүмүүсээ сонь сайхан юу байна да гэж асуухаар дийлэнх завгүй байна, ажлаас их юм алга гэж хариулдаг. Зарим нь завгүй байна гэдгийг амжилттай байна гэдэгтээ андуурдаг. Гэтэл завгүй байна гэдэг маань өөрөө маш өндөр зардалтай байдаг. Энэ зардал нь юу юм бэ гэхээр биднэрт эргээд дахиж олдохгүй цаг хугацаа, бидний аз жаргал, бидний эрүүл мэнд байж байгаа. Өөрийгөө хит ачаалахгүйгээр бас стресстүүлэхгүйгээр амжилтанд хүрэх боломж биднэрт байдаг болов уу? Үүнийг Беттани сүүлийн хэдэн жил судалж байгаа юм байна. Тэгээд тэрээр хоёр янзын хичээл зүтгэл бидэнд байдаг юм байна. Хамгийн ихний хичээл зүтгэл бол урсгал сүрсэн хичээл зүтгэл. Урсгал сүрж сэлүүртэхээр бид нар маш их хичээл зүтгэл гаргаж байгаа мөртлөө нэг ч алхмыг хороож чаддгүй. Бидний бага сургуульд байхын л энэ урсгал сүрсэн хичээл зүтгэлийг бид нар зааж эхэлдэг. Өөрөөр хэлэх юм бол амьдрал тийм ч хялбар биш. Бид нар илүү их хичээх ёстой, бид нар илүү их зүтгэх ёстой. Хэрвээ амархан байсан бол хүн болгон өнөөдөр амжилтанд хүрсэн байгаа гэх мэт. Нөгөө нэг хичээл зүтгэл бол урсгал дагуух хичээл зүтгэл. Хэрвээ та урсгал дагуух хичээл зүтгэлийг гаргах юм бол тэгж их өөрийгөө ачаалалж, стресстүүлэх шаардлагагүйгээр амжилтанд хүрэх болцоотой юм аа. Зарим хүмүүсийн хувьд их мөнгөтэй болох нь амжилт. Зарим хүмүүсийн хувьд гоё машин унах, гоё байшинд амьдрах гэх мэтчлэн хүн болгон амжилтыг өөрөөрийнхөөроо тодорхойлдог. Энд бол ямар нэгэн буруу зүйл байхгүй. Харин амжилтыг бид өөрсдөө яг юу гэж тодорхойлох вэ гэдг нь хамгийн чухал гэдэг. Беттани энэхүү ихтгэл дээр хэлдэг л дээ. Харвардын анагаахын их сургуулийн судалгааны ажлаасаа гарахт нь гэр бүлийнхэн, найз нөхөд, эргэн тойрны хүмүүс нь бүгдээрээ түүнийг гайхажсэн. Гэхдээ Беттанигийн хувьд энэ бол хамгийн зөв шийдвэр байсан. Урсгал дагуух хичээл зүтгэлийг бий болгоход нөлөөлдөг дараагийн хамгийн чухал зүйл бол өдөр бүрийг бид хэрхэн мэдрэх вэ гэдэг асуудал юм. Өөрөөр хэлэх юм бол та өдөр тутамдаа хийж байгаа ажлаасаа яг юу мэдэрч байна вэ? Та зүрх сэтгэлдээ аз жаргалтай байж чадчихна уу? Виржиниа их сургуулийн профессор Доуг Ньюберг өндөр гүйцэтгэлийн онолыг хөгжүүлсэн бөгөөд энэ онолынхаа ачаар маш олон уран бүтээлчид, тамирчид, эмч нарт өндөр гүйцэтгэл гаргахад нь тусалсан. Тэгэхээр энэ онолын үндэс нь юу юм бэ гэхээр бидний хүрэх гэж байгаа үр дүнгээс илүүтэй тэр үр дүн гаргахаар явагдаж байгаа тэр процессоос хүн өөрөө яг ямар мэдрэмж авах вэ гэдг нь илүү чухал байдгаа гэсэн утгатай онол юм. Тэгэхээр энэ бол урсгал дагуух хичээл зүтгэл маань өөрөө хичээл зүтгэл гаргасан ч хичээл зүтгэл гаргаагүй мэт
тийм одоо гайхалтай мэдрэмжийг хүнд өөрт нь өгч идэг. Тэгэхээр та өнөөдөр хийж байгаа ажлаасаа маш их урам зориг, таашаалыг авдаг болвол эргээд тэр ажлын эцсийн үр дүн ямар байхаас үл хамааран та аз жаргалтай байж болдог. Заримдаа бид нар энэ амжилтын төлөө хичээл сэтгэлийг гаргахдаа амжилт гэдгээ бусад хүмүүсийн нүдээр тодорхойлсон байдаг. Бусад хүмүүст ингэж харагдах юм бол би илүү амжилттай байна гэж харуулдаг. Гэтэл зүрх сэтгэлдээ энэ нь аз жаргалгүй, амжилтгүй мэдрэгдчихэд. Тэгэхээр жинхэнэ амжилт гэдэг бол таны зүрх сэтгэл, аз жаргал, утга учир, үн цэнийг өгж байгаа тэр зүйл амжилт юм шүү. Тэрнээс биш хин нэгний нүдэнд амжилтгүй харагдах бол юусоо хамаагүй. Тэгэхээр таны эрүүл мэнд, аз жаргал, амьдралын утга учир, үн цэн бол ямар ч ажлаас илүү, ямар ч цалингаас илүү, ямар ч боловсролын зэрэгээс илүү үн цэнтэй. Тэгэхээр энэ илтгэлийг сонгоо авсан шалтгаан гэх юм бол хоёр маш чухал санаа байсан. Хамгийн эхнийх нь бол амжилт гэдэг бол хүн хүний хувьд өөр байдаг юм аа. Өөрөөр хэлбэл би амжилтыг яаж тодорхойлох вэ гэдгээс хамаарат миний амжилт өөр байна. Магадгүй миний амжилт өөр хин нэгний нүдээр амжилтгүй байдал шиг харагдаж байж болно. Гэхдээ би тэр амжилтыг зүрх сэтгэлээрээ мэдэрч чадна гэдэг нь хамгийн гоё санаа байсан. Хоёр дахь чухал санаа бол ямар үр дүнд хүрэхээсээ илүүтэй тухайн үр дүнг бий болгохоор хийж байгаа тэр процессоос та ямар мэдрэмж авч ийнэ гэдэг маш чухал шүү гэдэг санаа үнэхээр гайхалтай санагдсан. Хэрвээ энэ илтгэл та бүгд таалагдсан бол шеэр хийж бусдад түгээгээрэй. Мөн миний YouTube сувагт нэгтгэхийг хүсье.